За үзэгчдийн өдрийн мэнд хүргэе лайв ток ярилцлагыг хүргэх гэж байна. Энэ удаа бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгч за Баянзүрх дүүргийн засаг дарга урлагч Батцахтай ярилцах болно. За бидний урилгыг хүлээн авч ирсэн явдал баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Урьсан явдалд. За энэ лайв ток гэж ярилцлага бол те одоо энэ орон нутгийн сонгуул болох ч байгаа энэ цаг үед те орон нутгийн сонгуулийн тухай бас төлхөө ярилцъя. Иргэд олон нийтэд энэ нутгийн өөрөө удирдах байгууллагын ач холбогдол гэдэг юм уу те иргэдийн хурлын төлөөлөгч гэж хүмүүс хин бэ гэдгийг илүү танилцуулах гэх үү те таниулах зорилготой гэж хэлж болно. Тэгээд эхний дугаарын зочин болж ирсэн явдал их баярлалаа. Тэгэхээр юун дөрөнд өөрийн хувьд бол үндсэндээ 8 жил төлөөлөгч хийж байгаа гэж би ойлгож байна те. Төлөөлөгч хүн гэж одоо яг хин бэ гэдгээс бас яриагаа эхлэе. Түмэн дэлгэрийн Батцогт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баянзүрх дүүргийн засаг даргын урлагч нийслэлийн ардчилсан намын дэд дарга 1993-аас 2003 онд Архан хотын оюуны ирээдүйн цогцлбор 2003-аас 2008 онд Шинжлэх ухааны технологийн их сургуулийн уул уурхай инженерийн сургууль 2009-өөс 2010 онд санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистр тус төгссөн 2004 онд ардчилсан намын дэргэдэх чөлөөт ардчилсан оюутны холбоог байгуулагдсан 2008-аас 10 онд ардчилсан залуучдын холбоонд улс төрийн ажилтан 2010-аас 12 онд EMCH инженерийн компани захирал 2011-ээс 17 онд Баянзүрх дүүргийн ардчилсан намын дэд дарга 2012-аас 16 онд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч гишүүн 2016 оноос нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 2017 оноос нийслэлийн ардчилсан намын дэд дарга 2019 оноос ардчилсан намын Баянзүрх дүүргийн намын хорооны дэд дарга Баянзүрх дүүргийн засаг даргын урлагчаар ажиллаж байна. Соён гэгэрүүлэх ажлыг тогтмол хийж явах хэрэгтэй. За таныг одоо 4 жил төлөөлөөд ажиллах дүүргийн төлөөлөгч ч юм бол ийм чи хийнэ. Тэ? Тийм учраас та ийм хүнийг сонгох ёстой шүү ч гэдэг юм уу. Ийм одоо зүйлийг хийдгээ. Хуулийн дээр ийм одоо заалт байна. Таныг төлөөлөх 4 жил. Нийслэл төлөөлөх хүн чинь бол ийм байна. За миний хувьд бол 2012-оос 16 онд 4 жилийн хугацаанд хорооноосоо сонгогдоод дүүргийн иргэдийн хуралд 4 жил сонгогдож ингэж ажилласан. Мэдээж дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол тухайн одоо сонгогдсон хорооныхон тодорхой тооны иргэдийн одоо бас дуу хоолой болж дүүргийн түвшинд асуудлуудаа шийдвэрлээд ингээд явж байгаа. За 16-аас 20 онд дараачийн 4 жил нь бол одоо нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр одоо сонгогдсон. Тэгэхээр дүүрэгтээ сонгогдсон, нийслэлтэй сонгогдсон. Ингээд явж байгаа 4 жилийн хугацаанд бол яг ингээд явж байгаа. За нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч бол түрүүн би сая хэлсэн те. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдж байгаа нийт иргэдийн эрх ашигыг хамгаалж дүрм, журам боловсруулнаа. За иргэдийн эрх ашигыг хамгаалж асуудлуудыг дэвшүүлнэ. Холбогдох мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудад энэ шаардлага мэдээллүүдийг хөргүүлнэ. За бүр одоо шаардлагатайг үл хилцүүлэг өрнүүлж те санал асуулга явуулнаа. За нийслэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд дээр те хяналт шалгалт хийж болноо. Асуулга тавьж болноо. Иргэдийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг хөндөж тавьж шийдвэрлэх. Ийм л одоо үндсэн одоо эрх үүрэгтэй. За мэдээж хуралдаан нийслэлийн иргэдийн хуралдаан сар болгон хуралдах ёстой. За энэ хуралдаан дээрээ бол тухайн одоо тойргоос сонгогдсон иргэдийнхэн дуу хоолой болж тухайн тойргийн иргэдэд тулгамдж буй асуудлуудыг бас асуудал оруулж хуралдаанд хилцүүлэх, санал гаргах эрхтэй. Ийм л одоо хүмүүсүүдийг бол төлөөлөгч нар гэж нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар за мөн одоо дүүргийн төлөөлөгч нар гэж үзэж байгаа. За төсөв мэдээж батлна. Нийслэл дээр бол одоо аж ахуй нэгж байгууллагууд иргэдээс төлсөн тэр татврын хэмжээг татврын хэмжээгээр бүрдэж байгаа төсөв гэж ярьдаг. Төсөв гэж ярьдаг. За тэр төсвийг бол ирэх одоо жилүүдэд хэрхэн яаж зөв хуваарлаж зарцуулах вэ гэдэг дээр нийслэлийн төлөөлөгч нар саналаа өгдөг. За ингээ энэ дээр олонхоороо буюу 50 дээр нэмэх 1% саналаар тухайн асуудлууд шийдвэрлэгдээд ингээд явдаг байгаамаа. Тэрнээс одоо нэг хүн ганцаархнаа одоо ингээд нэг зүйлийг одоо төсөв дээр ч юм уу нэг асуудлыг танилцуулаад ингээ оруулаад ирдэг. Тэр нь олонхын саналыг авахгүй бол тэгэл тэр асуудал одоо дэмжигдэхгүй, шийдэгдэхгүй гэсэн үг. Тэгэхээр олонход нийцсэн, олонхоороо шийдвэрлээд зөв гэж үзэж байгаа бол ингээд дэмжигдээд явдаг ийм одоо зүйл байна. За дөрөнд өөрөө дурдсан те эхний 4 жил нь бол дүүрэг дээр төлөөлөгч хийгээд дараагийн 4 жил нь нийслэл дээр төлөөлөгч хийж гинэ гэж харьцангуй юу гэдэг юм бас төлөөлөгч нарыг бодвол олон нийтийн таньдаг төлөөлөгч байх гэж би бодоод байна те. Тэгэхээр төлөөлөгч нар яаж ажиллавал ард түмэнд танигддсан бэ? Мэдээж өөрийнхөө туршлагаас бас
харж байгаа хэлэх байх гэж бодож байна л дээ. Яг төлөөлөгч гэж хин бэ гэдгээ бүр мэдэхгүй нэрийг сонсоочгүй одоо хүмүүс байдаг шүү дээ, тий. Иргэд бодвол. За миний хувьд бол дарихээс сонгогдсон одоо төлөөлөгч анх бол дарихын 27 дугаар хороонд одоо дунд дарих гэж нэрлэдэг. Дарихын одоо хуучин эцээс сонгогдсон дүүргийн 4 жил ажиллахдаа нэг хорооноос сонгогдсон төлөөлөгч байсан. За саяны одоо өнгөрсөн 4 жил бол дарихын 21, 27, 2 дугаар хорооноос сонгогдсон одоо төлөөлөгч байгаа. За мэдээж төлөөлөгч нар нэр дэвших процессыг одоо бүр анханаас нь эхнээс нь хийлээ л д. Намууд мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлнэ. За ингээд тэндээс яг тухайн хороо дүүрэхтэй хэрэгжиж болох үс тэ иргэдээс авсан тэр саналыг л мөрийн хөтөлбөр боловсруулж ингэж буцаагаад эргүүлээд таниулж байгаа. За тэр мөрийн хөтөлбөр дээр тусагдсан амлалтууд, мөрийн хөтөлбөр дээр тусагдсан зүйлүүдийг заавал хийх ёстой. Төлөөлөгч нэгэнд одоо амлалт гараад гарч байгаа бол за төлөөлөгч нь бол байнгын иргэдтэйгээ харилцаж явах ёстой. Ядаж одоо нэг улиралдаа нэг удаа ч юм уу уулздаг байх ёстой. За миний хувьд бол сард тогтмол одоо яг хорооныхон тойргийнхоо иргэдтэй уулздаг. Уулзахдаа бүхэлд нь ингээл нэг зааланд ингээл бүгдийн цуглуулаад уулзах биш. Зөвхөн одоо аж ахуй нэгж байгууллагуудтайгаа аж ахуй нэгжтэй холбоотой байгууллагуудыг байлгаж аваад жишээлбэл мэрэгжлийн хяналт, татвар, тэ дүүргийн төрийн сан ч гэдэг юм уу энэ усуудыг байлгаж аваад аж ахуй нэгжүүдтэйгээ уулзсан. Тэгэхээр тэнд бол зөвхөн аж ахуй нэгжтэй холбоотой асуудлууд ярилцж байгаа. Тэгэхээр аж ахуй нэгжүүдээс саналууд гарч ирнэ. Тэрийг төрийн байгууллагатайгаа хамтраад асуудлуудаа төвшүүлээд ингээд шийдвэрлээд явчих. За зөвхөн ахмадуудыг цуглуулж бас уулзна. Энэ дээр зөвхөн ахмадуудынхаа асуудлыг л ярина. Тэ? Ахмадтай холбоотой. За нөгөө нийгмийн даатгалаас халамжаас мэрэгжлийн хүмүүсүүдээ авчираад цуг суужгаад ингээд уулзалтай. За дан одоо нөгөө ээжүүдтэйгээ нэг тусад нь уулзна. За нөгөө 10 жилийн сургуулийн хүүхдүүдтэйгээ оюутнуудтайгаа бас уулзна. Багш нартай уулзна гэдэг ингээд хэсэгчлээд ингээд сегментчлж уулзна. Энэ тохиолдолд бол яг тухайн одоо онцлог таарсан одоо төлөөлөгчөд юу хийж байгаа, ямар одоо бодлого баримталж байгаа, нийслэлээр ямар дүрм журм явж байгаа юм, тэ? Эргээд таны өмнө ямар асуудлууд байгаа. Бидний төвшөнд одоо шийдвэрлүүлэх ямар асуудлууд байгаа. Гэх мэтчлэн ингээд яв. За өрхийн имлэг, тэ? За хорооны одоо төрийн албаа хаагчдч гэдэг юм. Ингээд хэсэгчлээд сегментчлээд ингээд уулзалтуудыг бол тогтмол хийдэг. Тэгэхгүй манайхан ч нэг за ялангуяа одоо энэ улсын их хурлын гишүүд тэ нэг жилдээ нэг удаа уулздаг. Уулзахдаа нэг том сургуулийн заал нь ингээл нэг бага усууд цуглуулцдаг. Нөгөөдөл нь ихэнхдээ иргэд гэхээсээ илүү нөгөө дэмждэг, намынхан цуглуулцдаг тэ. Тэгэл нэг өөрийгөө баахан уулзалт хийсэн гэл тайлан тавиад идэг. Энэ бол айгүй буруу зүйл. Энийг бол ер нь бол тэр чигт нь одоо болох хэрэгтэй. Ийм зүйл байх боломжгүй хийх ёстой. Миний хувьд бол яг өнгөрсөн хугацаанд бол яг энэ зарчмаараа л ингэж ажиллаж ингэж ирсэн. За мэдээж тойрогтой тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хөрөнгө оруулалтын ажил, төсөв мөнгөний асуудал гарч ирж байгаа. Тэгээ төлөөлөгчийн хувьд бол тухайн одоо тойрогтой хийх ажил төсөв тавиулна гэдэг бол цэвэр төлөөлөгчийн өөрийн одоо хичээл зүтгэл, ур чадвар, хөөцөлдгөн уулзалтаа. Тэгэхээр миний хувьд бол тойрогтой өнгөрсөн одоо 4 жилийн хугацаанд яг нийслэлийн төлөөлөгчийн хувьд бол 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг бол бас хийлгүүлж чадсан байна. Тэгээ энэ бол одоо ер нь бол нийслэлд байгаа төлөөлөгч нартай бол харьцуулшгүй. Харьцангуй нөгөө сөрөг хүчний төлөөлөгчийн хувьд бол мэдээж тулгамдсан чухал асуудлууд маш их бий. Тэгэхээр өнгөрсөн 4 жил бол яг боловсролын салбар руугаа хүүхэд рүүгөө чиглэж илүү их одоо хөрөнгө оруулалтуудыг бол явж байгаа. За төлөөлөгч бол яг л одоо энийг хэлж байгаа. За мэдээж сүүлийн үед интернет одоо энэ Facebook, сошиал хөгжсөн байна. Тэгэхээр өөрийн аль биестэй интернет дээр пэйж хуудсуудыг байршуулж байгаа. За энэ пэйж хуудсууд дээрээ дамжуулаад яг юу хийж байгаа вэ гэдэг мэдээллүүдээ ингээд цаг хугацаанд нь тавиад явж. За тэрэн дээр маш их комент сэтгэлдлүүд орж ирнэ иргэдийн. За тэр нь одоо нөгөө цахим өргөдөл болоод явчихж байгаа байхгүй. Цахим өргөдөл, цахим асуудал, цахим хүсэлт бол явчих. Яг тэдрийг харж агаад боловсруулад төлөөлөгчийн хувьд хурал дээрээ танилцуулаад асуудлаа тавиад танилцуулаад ингээд шийдвэрлээд хариу өгөөд газар дээр нь ингээд явж байгаа. Тэгэхээр иймэрхүү зарчмаар бас ажиллаж болж байгаа. За өнгөрсөн 8 жилийн хугацаанд те сөрөг хүчин болж ажиллаа шүү дээ. Тэгэд энэ хугацааг ер нь хэрхэн дүгнж байгаа? За 4 жилээр. Ер нь бол одоо харьцуулж дүн тавих цаг нь болчихлоо. Орон нутгийн сонгуул сая хаяанд ирсэн те. Одоо удахгүй 40 хоногийн дараа сонгуул боллоо шүү дээ. 10 сарын 15-нд. Тэгэхээр иргэд маань яг энэ дээр одоо сонголт хийхдээ нөгөө сонгогчийн боловсрал гэдэг шиг
сонголт хийхдээ маш олон зүйлийг харьцуулж харах хэрэгтэй юм байна. Тэр нь юу вэ нөхөөр 4 жилийн өмнө амлалт өгчсэн тэр амлалтууд мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай яаж биелсэн бэ? 4 жилийн хугацаанд бидний амьдрал ах уу яаж өөрчлөгдсөн бэ? Сайжирсан уу, муудсан уу? Ингэж харьцуулах хэрэгтэй. Тэгэхээр одоо бол бидэрт их амархан боллоо шүү дээ. Жишээлбэл 2012-оос 16 он 4 жил. 16-аас 20 он 4 жил. Ингээд сүүлийн яг 8 жилийг бид нар харьцуулж харах хэрэгтэй. За 12-оос 16 онд бол ардчилсан нам нийслэлийг засагласан юм байна. Батүл дарахтай. За тэгвэл 16-аас 20 онд Монгол ардын нам буюу за хэдэн дарга солигдчихв? 4 дарга, 3 дарга. Одоо баг даргагүй ч явж байгаа бох тий. Тэгэхээр энэ дээр харьцуулж харах хэрэгтэй иргэд. Нийслэлийг өнгөрсөн 4 жил ямар байв? Тэрний өмнөх 4 жил ямар байв? Одоо гэтэл бол Монгол ардын хам бол нөгөө аз жаргалтай Улаанбаатар хот. Аз жаргалтай одоо амьдруулнаа л гэсэн шүү дээ. Одоо тэгээд яг үнэндээ бол одоо би сая танаа телевиз дээр ирэх гээд дүүргээс наашаа ингээд явахын хооронд л одоо нэг 4 км явхад л цаг гарan төгж ирэл хүрээд ирж байгаа байхгүй. Маш их бухимдлаа л да. Тэгээд уцтаал сая те. Заавуучлаараа хоцорлоо инглээ тэглээгээл цагтаа ирж чадахгүй байна инглээгээл. Тэгэл энэ болгон дээр ингээд бухимдал үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө жинхнээсээ ямар нэгэн стрессгүй, бухимдалгүй аз жаргалтай манай иргэд байж чадчихна уу. Энийг дүгнэхэд бас их амархан. Сошиалыг одоо ингээд сүхэл хар. Дандаа л бухимдсан болохгүй бүтгүй ингэсэн тэгсэн гэл нэг дандаа тийм нэг ийм л юмнууд их явж байна. Тэгээд сэтгэлдлүүдийг ингээд харахаар л одоо битүүл одоо нөгөө дандаа нэг юу яасан бухимдсан усуд хараасан зүгсэн тий ингэсэн тэгсэн гэл ингээд шүүмжилсэн. Эн чинь өөрөө нийтээрээ одоо ингээд зүг бэлэн судалгаа авахгүй одоо сайн ажилласан уу муу ажилласан уу тэрийг би дүгнэхгүй иргэд дүгнэ. Хэрвээ би дүгнээг бол би муу л гэж дүгнэ. 16-аас 20 онд бол муу ажилласан нийслэл. Тэрийг бол хүлээн зөвшөөрж яана л байхгүй. Гэтэл нөхдүүд маань бол юу гэсэн бэ гэхээр ирэх барьж байгаа нам маань 4 жилийн хугацаанд бидний мөрийн хөтөлбөр 97.2% биеллээ гэдэг өөрсдөндөө дүн тавьчихж байгаа. Сая одоо засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 4 жилийн одоо нийгэм эдийн засгийн зорилтыг дүгнэлээ шүү дээ. Тэгсэн тэрэн дээр бол бид нар 97.2%-аар дүгнэж байна гэдэг маань үндсэндээ нөгөө амлалт буюу Улаанбаатар хотод аз жаргалтай Улаанбаатар хот амьдруулна гэдэг амлалт нь бол 97%-тай биелсэн байна л гэсэн үг гэж өөртөө бол дүгнэж байгаа. Ажлынхаа 90% хийж чадсан гэж та харж байна уу? Та юу гэж харж байгаа? Би бол одоо Улаанбаатар хотод өрнөсөн энэ сүүлийн 4 жилд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлуудыг бол иргэд бол харж байгаа л гэж харж байна. Бид нар ялангуяа дунд чатанд байгаа тэр нөө хүнд суртлыг төрийн албан, төрийн захиргааны албанд байгаа хүнд суртлыг арилгахын чиглэлээр тодорхой ажлуудыг хийлээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлд бол улсын хэмжээнд байгаагүй одоо зам харгуун одоо гүүрийн ажлуудыг бид нар Улаанбаатар хотод өрнүүллээ. Орон сууцны асуудлууд дээр ямар ажлууд өрнөснийг та нар мэдэж байгаа. Харамсалтай нь сүүлийн 1 жил ковид гэдэг одоо энэ дэлхийн хэмжээнд одоо аюул авчирсан энэ том цар тахлын улмаас өөрөөр хэлбэл бидний ажил жоохон саарсан тохиолдол бий. Гэхдээ энэнд бол одоо бид нарыг айхтар юу яахгүй байна тий цаашдаа бодсон, сансан, төлөвлөсөн зүйлүүдээ бол одоо ингээд засгийн газартай хамтраад зохион байгуулна. Одоо энэ битүү орчинд, вакуум орчинд харлаган байгаа тань л да дарга нар маань өөрсдөө. Яагаад гэвэл одоо энэ төрийн одоо их бензин иддэг том мотортой машинуудыг жолоочтой унж ийн. Тэгээ маяг асаагаал төгжрөл мэдрэхгүй л явж шít. Өөрсдөө нийтийн тээврээр явж үдсэн юм болов. Ирэх баригч нам бол ийм тайлбарладаг шүү дээ. Улсын хурлд ялаад за тэгээд доод төвшин нийслэлдээ дүүрэгтэй сум аймагтаа гэдэг юм уу те ялж биш нөгөө ямар нэгэн одоо тэг дараагүйгээр те ажлыг зүгээр ус орон даяар хийх боломж бүрддэгэ гэж ирэх баригчид бол үздэг. За харин сөрөг хүчин энэ дээр ямар байр суурьтай байдгийн бол тэгвэл ирэх баригчдыг үзээд байгаа шиг бүр жижиг нэгж болгон дээр ялж иж ажил явдаг юм уу эсвэл үнэхээр сайн сөрөг хүчин байж иж тэдний ажлыг одоо юу гэдэг нь те чанартай болгох юм болов. Тэгээ нөх хяналтгүй төр гэж нэг юм байгаа те хяналтгүй төр. Тэгэхээр төрд заавал хяналт хэрэгтэй байхгүй юу? Иргэд одоо өөрсдийнхөө төлөөлөл болж хяналтыг заавал явуулах хэрэгтэй. Тэгэхээр хяналт буюу сөрөг хүчин хяналтаа тавьдаг, буруу явж игэл нээлттэй ил тод хилдэг тэ тэрийг хүлээж аваад зөв чиглэл рүүгээ явдаг. Нэг л зорилготой байгаа шүү дээ. Одоо энэ
сонгогдож байгаа улсууд бол бүгдээрээ л энэ Монгол улсыг хөгжүүлье. Энэ Монгол хүн болж төрсэн Монгол нутаг дээр амьдарч байгаа хүн болгоныг сайн сайхан амьдруулъя гэсэн ийм л зорилготой байгаа болов уу гэж би дотроо бол тэгж боддог. Энэ бол одоо нийгмийн сайн сайхны төлөө ингэж ажиллаж байгаа энэ улсууд тий төр нийгмийн төлөө зүтгэж байгаа энэ улсуудыг бол би тэгж дотроо бас боддог байхгүй. Гэтэл бас зарим нь тийм биш байгаад байна. Тийм биш байгаад байна. Хитрхи хяналтгүй төр сая ямар үр дүнд хүрсэн гэдгийг өнгөрсөн 4 жилээс бид нар бас харлаа шүү дээ. 16-аас 20 онд юу болоод өнгөрөв? Тэ? Монгол Ардын намын одоо удирдсан энэ одоо төр өнгөрсөн 4 жил юу болж эхлэв те? Хитрхи их одоо олонхороо төрөө барьж тэрэндээ бярлахаж аагаж те? Маш олон одоо их сонь үйлдэлүүдийг гаргалаа шүү дээ те? Янз янзын л гэмт хэрэгүүд болж өнгөрлөө. Тэгэхээр хяналт заавал хэрэгтэй. Хяналт заавал хэрэгтэй. Тэгвэл хийж байгаа ажилд нь бид нар тэг саад тавьж байгаа зүйл бол огтоосоо байхгүй. Гүйцэтгэх аппарат бол засгийн газар шүү дээ. Энэ яамдууд, чиглэлийн одоо мэрэгжлийн чигүүргийн одоо байгууллагууд, мэрэгжилтэнгүүд, тэ мэрэгжлийн улсууд байгдаг. Тэгэхээр тэднэр дээр ямар нэгэн тэг саад бол огт тавиагүй. Тэд нар бол одоо төлөвлөгдсөн төлөвлөгөөнийхэн дагуу ажлуудыг хийгээд ингээд явах хэрэгтэй. Тэрэн дээр нь харин эсрэгээр дэмжлэгээ үзүүлээд хяналтаа тавиад явах хэрэгтэй. Огт хяналтгүй төр байх юм бол ямар одоо зүйл болж өнгөрснийг та бүхэн бас сая харлаа шүү дээ. За хит их одоо олонхороо сандал суудлын төлөө хитрхи их улаарцгааж зөндөл одоо холиос боллоо шүү дээ. Ямар ч юм тогтургүй байдал бий болж эхэлж байгаа байхгүй. Тогтургүй байдал. Тогтургүй төр гэдэг бол хязгаарч улс их орныг хөгжүүлэх тухай асуудал ярихгүй. Тэнд бол зөвхөн сандал суудлын төлөө, албан тушаалын төлөө асуудлууд, ашиг сонирхлын төлөөх одоо ийм л тулаан болсоор гал дуусна. Тэгэхээр яг тэр тулаан бол 4 жилийг болж өнгөрлөө шүү дээ. Ажил хийх биш. Би үлдэхүү чи үлдэхүү, тэ? Би наан чин суух уу чи энд суух уу гэдэг тийм л одоо тулаан болж өнгөрлөө шүү дээ. Тэгээ өнгөрсөн 4 жилд хэр сайн хяналтыг тавьж тэ хэр сайн сэргүүчэн байж чадсан юм бэ? Улс орны хэмжээнд бол иргэд арчилсан нам тодорхой дүн тавьжлах шиг байна л да тийм шинжлэхдэх ёстой ч гэдэг юм уу тийм ингэжээж өөр болно гэдэг ийм нэг ерөнхий дүн тавьчих шиг болно. Тэгэхээр нийслэл дээр яг арчилсан нам үнэхээр сайн сөрөгчин байж чадсан юм уу? Нийслэлийн иргэдийн хурал за сүүлийн 1 жил ковид гээд ерөөсө хуралдсангүй. За тэрний өмнөх жилүүдэд бол нөгөө баталсан журмынхан дагуу бол тогтмол бас сар болгон хурлуудаа хийжсэн. За хуралдаан болгон дээр бид нар асуудал тавьдаг. Ажил эрхт санал тавьдаг. За нөхдүүдийн одоо буруу гэж байгаа зүйлүүд дээр шүүмжлэлтэй ханддаг. За тэрийг бол хэвлэл мэдээллийн та бүхэн бас харж ийсэн. За дэмжээгүй тохиолдолд бид нар гарч ирээд олон нийтэд мэдээлэлддэг тий. За энэ асуудал төгжрөл дээр бид нар ийм төсөв тавиад нийтийн тээвэр дээр ийм төсөв тавиад ингээд өөрчлөе, ингээд шинжилье гэсэн дэмжсэнгүй эднэр зөвхөн барилга байшин өөрсдийнхөө ордон харшилуугаал мөнгөө тавилаач гэдэг юм уу тий. Янз бүрийн одоо зүгээр л ийм цаас үйлдвэрлэхийн тулд тэрбум төгрөгийг төсөв дээр тавьж байна. Эннийхэн оронд одоо энэ багш нарыгаа хөгжүүлэх дээр те сайн ажиллаж байгаа багш нартаа урамшуул өгөөд ингээд энэ боловсролын систем рүү анхаарья. Тэгэд ингээд ажил хэрэгч болон одоо нийгэмд хэрэгцээтэй, нийслэлд хэрэгцээтэй олон асуудлуудыг ингээд тавиад явж исэн. Харамсалтай нь хит олонхороо төрөө барьж те одоо тэр одоо хуучны тэр одоо аргаар ингэж одоо асуудлуудыг хүчээр шийдвэрлээд ингээд өнөөдрийг хүрсэн. За ардсан нам дээр саяны улсын хурлын сонгуул дүн тавьсан гэж ойлгож ах шиг байна. Би бол эсрэг байр суурьтай байна. Олон иргэдтэй бас уулзаад ингээд явж байгаа. Монгол Ардын намыг ингэж их одоо үнэмлэхүү ихээр нь ингэж дэмжиж санал өгсөн иргэд бас их ховор байгаад байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол зөв хувь хүний хувьд бол надад бол хардж байгаа. Энэ сонгуул чи өөрөө бас нэг жоохон асуудалтай болоод өнгөрсөн юм шүү, тэ? Цаг хугацааг ингээ харахаар асуудал үүсгэсэн улсууд нь одоо ажилласаа нултраад солигдоод эхэлж байгаа юм шүү, тэ? Ялангуяа яг тэр одоо бүртгэл дээр иргэний тэр одоо санал өгөх тэр бүртгэл дээр ажиллаж исэн улсууд яагаад өндөр албан тушаал аваад ийшээ ахаад яваад байна. Зүгээр ингээд харахаар ингээд зүгээр юм хардах маш олон одоо зүйлүүд гарч байна. Тэгээд яг уу за сая бол ялалт байгууллагад олох боллоо гэж үзлээ шүү дээ, тийм үү? Гэтэл нийт ард түмний 44% санал авсан шүү дээ. Тэгэхээр чин 50-аас илүү хувь нь үгүй гэж одоо саналаа өгсөн байна шүү дээ. За энэ нам бол биш шүү. Энэ нөхдүүд бол биш шүү. Улс их орныг бол
дампуурж дууссан эднэр. Тийм учраас энэ намын төлөө саналаа өгөхгүй гэд 56% нийт иргэдээ. Гэтэл 44% цөөнх гэсэн үг шүү дээ. Тэ? Цөөнх нь санал авчаад одоо 100% засаглаж байна. 100 одоо нийт иргэдийн хүсээгүй тэр хөтөлбөр мөрийн хөтөлбөрийг биелүүлнэ, хийн, хэрэгжүүлнэ гэд ингээд одоо хоосон амлалтаараа дахиад сууж байгаа. Ийм асуудал байна. За тийм ч учраас энэ удаагийн сонгуульд арчилсан нам одоо эрх баригч ман ба бусад гэдэг тактикаар орох гээд байна уу гэдэг ийм хандлага нийгэмд байна. Ер нь бол нэг ийм хандлага бий болчлоо одоо нийгмээрээ. Ман буюу мангас, нөгөө талд нь бусад. Тэ? Нэг ийм хандлагатай болчлоо. Тэгэхээр одоо би саяны тэр нөгөө хувийн харьцуултыг хэллээ шүү дээ, тэ? 44% санал авсан байна. За ингээл өөр мөөр янз янзын юм хийж яагаад нэг 44% болчих. Гэтэл нийт иргэд чинь энийг сонгоогүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нэг л одоо ойлголт байгаа юм. Арчилсан нам гэдэг чинь бол тийм үү? Одоо энэ нээлттэй, чөлөөтэй, эрх чөлөөтэй тий. Тийм учраас нийтээр одоо иргэд юу гэж хараад байна гэхээр энэ олон намуудыг бүгдийг л одоо арчилсан нам л гэж харж байгаа. Монгол Ардын нам бол нэг л байна тусдаа. Тийм үү? Тэгэхээр энэ Монгол Ардын намын буюу энэ одоо мангасын эсрэг нөгөө талдаа харин ч бүр эсрэгээрээ нэгдэж зохион байгуулалтанд орж энэ нөхдүүдийн одоо булхаа лөөр болж утгагүй байгаа зүйлүүдийг одоо ил тод бий болгож улс их орноо одоо аврахгүй бол дараачийн 4 жил одоо тисэж үлднэхэд бол үнэхээр хэцүү байна да гэж. Улс төрч хүнд байх ёс зүй гэж яг одоо ямар байх ёстой гэдэг талаар. Ер нь бол нэг жоохон бусдыг бас бодсон инэрэнгүү байх хэрэгтэй. Бусдын төлөө бас цагаа зарцуулдаг, тэ? Бусдын төлөө бас хичээж зүтгэж ажиллаж чаддаг тийм л хүн байх ёстой. Тэрнээс ч одоо хит их одоо яагаад ингэж улс төрч гэхлээр нэг юм нийгмээр ингээд нэг юм одоо за энэ нэг муул хүн байгаа гэд бүгд л яг тэгж л хардаг болчиход байна л та. Уул нь бол эсэргээрээ улс төрч хүн гэдэг бол нийгмийн сайн сайхны төлөө, нийтийн төлөө ажиллаж байгаа. Өөрийнхөө одоо цаг зав, сурсан, мэдсэн бүх зүйлийг ингээд зарцуулаад явж байгаа одоо төлөөллийн хүнийг л хэлж байгаа байхгүй. За намайг төлөөлөд энэ хүн л одоо өстө миний одоо тэ энэ юм бол ингээд хариуцаа даагаад ингээд төлөөлөд явах хэрэгтэй юм байна. Гэтэл энийг нөгөө буруугаар их олон хүн ашигласны үр дүнд энэ улс төрч гэдэг нэр бол ингээд бүр байхгүй болчихж байгаа. Бүр нэг юм муу нэртэй болсон. Тэгэхээр эсэргээрээ бол уул нь бол нэгэнт одоо тэ улс төр гэдэг зүйлийг сонгосон бол бусдын төлөө, нийгмийнхаа сайн сайхны төлөө, улс их орныхоо хөгжлийн төлөө өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулж чин сэтгэлээсээ ажиллах тэр хүмүүсүүдийг л уулна хэлж байгаа. Тэгэхээр бид нэр сонголтоо хийхдээ яг тэр зөв хүнээ олж бас сонгох хэрэгтэй. Тэгхгүйгээр одоо заах одоо бас нэг өрөөсгөл бахал та одоо бизнес хийдэг зөвхөн одоо өөрийнхөө тэ бизнесийг хийдэг ийм хүмүүсүүд айгүй их одоо орж ирж улс төр дээр тэ. Тэгэхээр яг бизнесийн орчныг л бодоод хараад байгаа юм л та. Гэтэл яг хаан шатны нэгжээс ингээд иргэдийнхэн дуу хоолой болоод явсан. Энэ нөгөө нэг тодорхой квот энэ төр бол байх хэрэгтэй болоо гэж боддог. Яагаад 4 жил хорон цэцэг дарга хийсэн хүн? Яагаад дүүргийн төлөөлөгч хийсэн хүн? Яагаад нийслэлтэй төлөөлөгч хийсэн хүн? Тэгээд улсын их хурлд твшиж болдгоо тэ. Тодорхой одоо ч 30% ч юм уу квотор тогтоох хэрэгтэй юм болоо гэж боддог. Тэгэхгүй бол яг бусдын төлөө явж байгаа хүмүүсүүд бизнес хийх ямарч боломж байдаг байхгүй. Завч байхгүй. Бизнес хийн гэдэг бол маш их одоо бас би цаг зав тэ бүх зүйлийг зарцуулж иж тэр бизнесийг босгож ирнэ. Яг тэрнтэй адилхан улс төр бас яг тийм нэгэнт олон нийтийн төлөө ажил хийж байгаа бол нийгмийн сайн сайхны төлөө явж байгаа бол маш их одоо цаг зав бүх зүйлийг зарцуулж давхар энэ хоёрыг зэрэг явуулах боломж бол ер нь боломжгүй гэж би хувийн хувьд. Гэтэл зарим улсууд бас хийгээд байна л да. Аль нэгийг нь одоо давуу тал болгоод эн чинь өөрөө ашиг сонирхлын зөрчил гэдэг юм чинь шууд үүсч эхэлж байгаа. Одоо бол нийгэмд улс төрч гэхээр л мөнгөтэй хүн л улс төрч гэдэг юм шиг ийм ойлголт хандлагатай болчихлоо шүү дээ тийм. Сонгуулийн мөнгөөр хийгээд иргэдийн саналыг мөнгөөр худалдаж аваад байгаа болохоор яг тийм чиг хандлага руугаа явж эхэлж байгаа юм л та. Тэгэхээр энийг бүр ингээд тэр чигт нь өөрчлөлмөр санагддаг. Залуу хүн миний хувьд миний мөрөөдөл бол тэр. Яагаад одоо жишээлбэл би таны төлөө ажиллая.
таныг төлөөлөд би ингээд таны төлөө ингээд таныг сайхан амьдруулахын тулд би ингээд өөрийгөө ингээд зориулъя. Би сурсан, боловсон, мэдсэн те хийсэн ажлын туршлага мөршлөг бүх юмаа би зарцуулаад таныг сайхан амьдруулъя гэд ингээд явж байгаа хүн намайг сонгооч гэдэг ингээд мөнгө өгч явах хэрэгтэй. А эсрэгээр сонгож байгаа улсууд нь өөрийнхөө дэмжиж байгаа хүндээ мөнгө өгөөд дэше явуулах хэрэгтэй байхгүй уулна. За Монгол ардын хувьсгалт нам, шин нам, арчилсан нам бол нийслэлийн төвшөндөө биенийгээ дэмжиж сонгуульд оролцсноо гэсэн хамтарч ажиллана гэсэн ийм санамж өчгт улзуурсныг та бүхэн мэдж байгаа бах. Одоо ингээд дөрөвдөх тал маань буюу гэр хорооллын хөгжлийн нам дэмжиж оролцохоо илэрхийлж байгаа юм байна. Жил жилийн иргэдийн хурлын сонгуулийг харж байхад сонгуулийн эрс дандаа хүрэхгүй ч гэдэг юм уу 200 300 хэсгийн орон дээр дахин сонгуул явууллаа энэ гэдэл мэдээнүүд гараад идэг шүү дээ. Тэгэхээр иргэд энэ иргэдийн хурлын сонгуул төдийлөн одоо улсын хурал шиг ийм ач холбогдол өгдгүү гэдэг нэг ийм судалгаа байгаад тийм. Тэгэхээр иргэд ач холбогдол өгөх зүгээр ямар шалтгаан байна гэж хэлэх үү? Тий одоо нөгөө сонгогчийн нөгөө боловсрал гэж дахиад тэр лүгөө орё л тэ. Тэгэхээр ингээд хүн бодох хэрэгтэй байхгүй. За миний одоо амьдралын одоо тий орчны миний одоо амьдарч байгаа орчин миний одоо энэ Монгол улсад амьдарч байгаа амьдралын одоо нэг хэсэг тий дотроо ингээд хэдэн хэсэгт хуваагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийг бол энэ хүмүүсүүд л сонгох юм. Энэ хүмүүсүүд төлөөлөл болж шийдэх хэрэгтэй юм. За энэ хэсгийг бол энэ хүмүүсүүд, за энэ хэсгийг бол энэ улсууд юм байна гэдэг. Энэ ойлголтыг яг нэлт нь одоо бас яг ингээ хүмүүсүүд маш сайн гэж ойлгох хэрэгтэй юм байна. Энэ бол хар өнгө, энэ бол цагаан өнгө, энэ бол одоо ямар цэнхэр өнгө гэдэг юм уу? Яг энэ шиг. Тэгэхгүй энэ ойлголтгүйгээсээ болоод за ямар ч улсууд байдгийг хэдэн улсууд л дэвшлээлгээд ингээ сүултө бүр ингээ залхчихж байгаа байхгүй. Жишээл улсын хурлын сонгуул гэж бүр битгүү сурчлагаа яваал ингээл тэгэл нөгөө яг хүссэн сонголтод биш болж тарангууд шууд ингээд сонгуул гэдэг юмнаас шууд хүмүүс нийтээр ингээд залхаж эхэлж байгаа юм. Ямар төвхтэй ядаргаатай юм бэ. Гэтэл тэр таны өөрийн чинь амьдралын эх 4 жилийг тэ хэрхэн яаж одоо хамгаалж шийдвэрлэх вэ гэдгийг чинь сонгох гээд байгаа улсууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр ойлголт мэдээллийг маш сайн өгч явах хэрэгтэй болцдог. За энэ үүрэг оролцоо байдаг ч юм уу байдгүй ч юм. Нэг талаараа нөгөө талаар нөгөө сонгогдсон төлөөлөгчийн тойрогтой ажилтгүй юм чинь тэгэл нөгөө ямар ч ихтгэлгүй болчихж байгаа байхгүй. Нэг юм сонгогдчихлээ 4 жилийн өмнө нэг юм гарч ирэл алга болсон тэр чигтээ одоо бас нэг юм нь бас гарч ирэх гээд байна гэд ингээд хайчдаг. Ойрхон иргэдтэйгээ ажиллаад игвэл нөгөө иргэд нь мэддэг болчихдог. Нэг төлөөлөгч гэдэг нэг юм хүн байдаг юм аа. За бас нэг ийм асуудал тавихлаар яриад ингээд хариу нэрээд ингээд бидэртээс уулзаад яриад идэг шүү. Тэгэхээр хариуцлагатай минь ойлголоо. Энэ төлөөлөгчөө заавал сонгох ёстой юм аа. Зөв төлөөлөгчөө сонгохгүй болохгүй мэт гэдэг ийм ойлголт. Энэ нөгөө соён гэрүүлэх ажлыг л сонгуулийн хорооч уулын бүтэн хийчих хэрэгтэй байна. Гэтэл хувь хүн талаас чинь зүгээр ганц асуулт асуучаад ер нь бол инженер мэргэжилтэй хүн байна те. За тэгээ бизнесийн удирдлага давхар сурсан гэж ойлгосон. Яг одоо юу гэдэг мэргэжлээрээ төлөөлөгчийн хажуугаар мэргэжлээрээ ажиллаж байгаа ч гэдэг юм уу? Зүйл байна уу? дүүрэг дээр одоо яг дид бүтэц хот төлөлтийн асуудал хариуцаад ажиллаж байна. Сүүлийн 8 жил яг мэргэжлэр ажиллаж байна гэсэн үг. Инженер хүнийхээ одоо үндсэн ажлыг яг дүүргийнхэн төвшөнд ус зохион байгуулад ажиллаж байна. За давхар одоо мэдээж улс төрийн албан тушаал очиж байгаа ч гэсэн. За засаг дарга орлогч гэдэг бол өөрөө бас улс төрийн албан тушаал. Гэхдээ бас захиргааны байгууллагуудтай хамтарч ажиллах. Тэрэн дээр бол яг энэ тооцоо судалгаа тий төлөвлөлт гээд дид бүтцийн ажлууд дээр бол яг инженерийн ажлыг хийгээ ингээ явж байгаа. За өнгөрсөн 2019 оноос эхлээд ер нь бол нэг 17 оноос эхлээд Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудлыг яг хувь төлөөлөгчийн хувьд би хөндөж гаргаж ирж асуудал болгож ингэж байнга одоо ярьдаг. Тэгээ зөвхөн ярианаас цааш хэтрэхгүй байгаа даа. Ягаад гэвэл би сөрөг хүчний төлөөлөгч учраас оруулж тавихлаар дэмжигдэхгүй төс мөнгө нь хасагдчихдаг. Ямар нэгэн төсөл хөтөлбөр нь хасагдчихдаг. Тэгэхээр энэ асуудлыг би бүр нарийн Улаанбаатар хотын яг судалгааны түвшинд мэргэжлийн судлаачдыг ажилуулахын тулд төсөвгүйгээр ажилуулахын тулд би санхүүгийн сургууль дээр яг энэ докторийн сэдэв болгоод ингэж явж байгаа. Тэгээ өнгөрсөн 19 оноос эхлээд энэ судалгааны ажил эхэлсэн ингэж явж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахын тулд бид нар яг юу хийх ёстой юм бэ гэдгийг л одоо яг судалгааны түвшинд ингэж ажил хэрэг болгоцсон. Хажуугаар ингэж ажиллаж байгаа хувь хүнийхэн төлөөлөгчийн хувьд бол нийслэлийн хэмжээнд бол тойргийн хувьд бол боловсролын салбарт бол түлхүү анхаарч ажиллаж байгаа тийм.
Хөрсний бохирлыг бууруулах ямар боломж байна? За судалгааны эхний хэсэгч гэдэг юм уу? Үр дүн харагдаж байна. Ямар Яг хоо хөрс гэдэг бол өөрөө нөгөө байгалийн одоо яг тогтцол зүйл шүү дээ. Тэгэхээр амьд одоо органик тий хөрс маань бол өөрөө амьд одоо органик зүйл багтдаг. Тэгэхээр бид нар нэмж бохирдуулахгүй байхад л болж байгаа. Уул нь бол. Гэтэл бид нар өдөр болго нэмэл бохирдуулаа. Тэгэхээр улам л дороотой байна гэсэн үг байхгүй. Нэмж бохирдуулахгүй тул бид нар юу хийх ёстой юм бэ гэж. Тэгэхээр хамгийн их бохирдуулж байгаа нөхдүүдийг хамгийн ихэнд олж илрүүлээд тэгээд тэрийг дахиж одоо нэмж бохирдуулахгүй байхын тулд яах ёстой гэдэг арга хэмжээ. Тэгэхгүй манайх одоо яах вэ гэхээр нөхөн сэргээн ингээл нэг айхтар том толгойн өвчин болсон. Тэгэл нэг нөхөн сэргээхтэр бөөн зардал болно гэл уул уурхай нөхөн сэргээлтэндээ адилхан жишиж бодоол те. Гэтэл тэг шаардлага байхгүй. Бид нар зардлаа юунд авах вэ? Нэмж бохирдуулахгүй байх дээр л бид нар ажиллах ёстой. Нөгөө нэг дүрм журмуудаа гаргах ёстой. Тэрнийхэн хэрэгжлэн дээр хяналтаа тавих ёстой. Ер нь бол тэгээд нөгөө та нар бас мэдэн шүү дээ. Жил болгон бид нар жишээлбэл 4 сарын 27-ны өдөр хөрс хамгаалах өдөр болголоо гэл ингээл амхандаа л бас ингээл зарлаа л. Тэгээ нийтээрээ за тэгэл хөрсний бохирдлоо ингээ за хог хаягдлаа ингээ за ядаж нөхөн жорлондоо бид нар нэг улиралдаа нэг удаа нөгөө бактери хариуцлагч одоо юмнуудаа ингээ тгий гэл ингээл бас янз янзын л одоо урайлга юмнууд яваал байдаг. Тэгээд далаацтай том төвшөнд явж чадахгүй байгаад энийг нөгөө ирэх барьж байгаа нөхдүүд маань шийдвэр гаргах төвшөндөө авч хэлцэхгүй байна, тоохгүй байгаад байна. За энэ судалгаа дуусвал бас их сонирхолтой үр дүн гарах байх гэж бодож байна. Яриул мэдээж бас асар өргөн сэдв байх шиг байна. Тийм дараа бас яг зөвхөн хөрсний бохирдол гэдэг сэдвээр маш тодорхой ярилцах боломж байгаа гэж итгэж байна. Тэгээд бид хоёр ярилцж байгаа хугацаа нэлээд урт болсон байна. Тэгээд төгсгөлийн хугацааг бас зочиндоо үлдээе. Одоо юу гэдэг иргэд сонгогчдод хандаад за магадгүй энэ орон нутгийн сонгуулийн ач холбогдлын талаар ч гэдэг юм те хэлэх үг. За яг нийтээрээ одоо төр барьж байгаа, ирэх барьж байгаа нөхдүүд маань нэг юм зарчим бас барих хэрэгтэй болов уу гэж боддгийг. Тэр нь одоо юу гэх вэ? Шудраг байх хэрэгтэй. Нийгмээр шудраг байх хэрэгтэй. Одоо хардчил байна л да тий. Одоо орон нутгийн сонгуул бол эхнээсээ нөгөө жишээлбэл нөгөө гам болдгоо тий. Оролцохгүй гэд шууд илэрхийлж эхэлж ах шиг байна тий. Тэгэхээр энэ бол магадгүй мэдээлэл авсан байна бас айцтай байна. Орон нутгийн сонгуульд одоо давхарцсан тоогоор бол одоо бараг 7000 гаруй хүн өрсөлдөж байгаа. Маш олон хүн өрсөлдөж байгаа тий. Гэтэл энэ хүн болгоны энэ өрсөлдөө энэ одоо зүйлийг зүгээр л нэг команд өгөөл үгүйсгэж хөдөөл гэж би бас айж байгаа. Шудраг бус сонгуул дахиад явчих үдэ гэдэг дээр маш их айж байна. За дээрэс нь одоо иргэдэд одоо уриалахад тий альва нэг зүйлийг бас харьцуулж харах хэрэгтэй. Хоосон амлалт тий хоосон амлалт өнөөдөр ямар одоо үр дүнд хүрэж байна. Бидний амьдарч байгаа амьдрал ах уу байр байдал ямар байдалтай байгаа вэ тий энийг дандаа харьцуулж харж явах хэрэгтэй. Тэгээ хэн бидний төлөө юу хийх ёстой, хэн бидний төлөө ажиллах ёстой, хэн бидрийг төлөө зүтгэх ёстой юм. Тэр хүмүүсүүдэд маш сайн одоо заавал намжрахгүйгээр тий сайн харж байгаад сонголтоо бас их зөв хийх хэрэгтэй. Магадгүй танд одоо намайг сонгороо гэд мөнгө өгч иж магадгүй. Тэр мөнгө бол таны л мөнгө. Танаас сулгаалж авсан мөнгийг эргүүлэл танд зөвхөн 1% л өгч байгаа. Тэгэхээр тэр нь битгий хууртаараа. Тэр мөнгийг өөрийн мөнгө гэж бодож аваараа. Эргүүлээд сонголтоо ихтэй харин өөрийн чинь төлөө одоо ажиллах, өөрийн чинь 4 жил төлөөлөх тэр хүмүүсүүдийг сонгоосоо гэж бас уриалмаар. За баярлалаа амжилт хүсье. За үзэгчдээ лайв ток ярилцлагын шинэ дугаарыг хүргэлээ. За энэ удаа бид нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгч Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Төмөн Дэлгэрийн Бат цогтой ярилцлаа.